Эндүү энэ өдрийн мэндийг хүргье. За Монголоо ярьсан Монгол соёлын цуврал ярилцлагын маань энэ удаагийн дугаарт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, соёл урлагийн их сургуулийн докторант багш, натур данс продакшны үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, судлаач, мөнгөн цэцэг өргөдөн оролцож байна. За ингээд мөнгөн цэцэг багшийнхаа талаар бас сонирхолтой тийм танилцуулгыг хүргэе гэж бодож байна л да. Тэгэхээр мөнгөн цэцэг багш маань одоо олон улсын болон Монголд зохиогдсон мэргэжлийн бүжигчдийн уралдаануудад гран-при цомуудад шагнал дид одоо болон тэргүүн байрын шагналуудыг олон удаа хүртсэн тийм хүн байж байгаа. Тэгээд бодит нүүдэл, бүрт чон, гоо марал, хүннүү биелгээ, за тэгээд бүрэн хэмжээний 5 бүжгэн жүжгийг тойрвсон байна. Мөн одоо тий 5 бисрэг бүжгэн жүжгийг тойрвсон байна. 180 гаруй одоо тайзны хэлбэрийн бүжиг тэгээд найруулсан юм хүн байгаа. Америкийн нэгдсэн улс болон Европын орнуудаар одоо өргөдөн Азийн бас орнуудаар тий өргөдөн бүжиг түүнчлэн энэ өөрийнхөө энэ соёлыг түгээж, сурталчилж, дээрээс нь бас одоо мастер класс хийж сургалтуудыг явуулж ирсэн ийм хүн байгаа. Ийм их нэр хүндтэй, дуршлагтай ийм сайхан зочин маань өнөөдөр бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их талархаж байна. За ингээд мөнгөн цэцэг багш маань танд одоо энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан зочж байна уу? Баярлалаа. Та бүхэндээс гэсэн бас энэ өдрийн мэндийг хүргье. За бидний урилгыг хүлээж авсан танд одоо маш их баярлалаа. Дэлхийгээр тархан суугаа монголчуудынхаа өмнөөс энэ сайхан үн цэнтэй үгээ биднэрт хэлэхээр одоо хүрэлцэн ирсэнд одоо маш их баярлалаа одоо илэрхийлж байна. Намайг урьсанд их баярлалаа. За манай Монголд ялангуяа энэ Архангай аймгийн Үлзийд суманд нөх Хүннүүгийн туур одоо тий лууд хот гэдэг тийм туур олдлоо ярьж шүү дээ тийм ээ. Энэ бас их гайхамшигтай таархан бидний түүхэнд маш чухал ач холбогдолтой ийм туур олсон байна. Тэгээд би бас яриа та нөгөө хүннүү биелгийг дэглэсэн хүн байгаа шүү дээ тийм маш их гоё. Гоё биелгээ дэглэсэн. Тэр талаараа яриад чивтүүлэх хавтаа байх болов гэж бодож байна. Та тэгээд ягаад тэр хүннүү биелгийг дэглэв? Ягаад хүннүү гэж нэр өгсөн гэдэг бас тэр талаараа бид нар сонирхол ярьж өгнө. За ер нь бол хүн улс гэдэг нэртэй байсан юм байна. Хүмүүстүүд маань хүн улс. Хүн улс маань одоо наран саран тамхтай байсан юм байна. Наранда, саранда мөрөгдөг байгаль их дэлхийд одоо бүр их бүх юм холбоотой байдаг. Архангай аймагт олгосон хүннүүгийн язгууртны одоо гол мод, 2 гол мод, 1 гэдэг булчнуудаас дандаа язгууртны тийм олдврууд олдсон. Тэр олдврууд дээр суурлаад уран бүтээл хийсэн хүннүүгийн хатны зургуудаас бас их олон хэрэгслүүр одоо буган хөсөө тэр хүннүүгийн булчнаас хамнан хатнаас нь зургалтаас олдсон дүрс олдвруудаас хийдэг. Хүннүүгийн бүтээлүүд нэлээд би өөрөө их дуртай олдвор археологийн олдврууд дээр тулгуурласан уран бүтээлүүд хийх дуртай. Тэрэн дотроо өөрөө яг одоо гадаадынхнаар англиар бол палеохореографи гэж нэрлэдэг юм байна л да. Эртний олдвороос олдсон олдвруудаас уран бүтээл хийдэг хүнийг бүжиг дэглэж хүнийг тэгээд одоо яг тэр бүлэгт багтдаг юм шиг байна. Тэгээд тэр олдлоо өгсөн археологийн эрдэмтэн докторуудын бидэнд бэлдээд өгсөн тэр сайхан баримтууд их сурвалжууд дээр тулгуурлаад хийдэг. Ялангуяа хүннүүгийн үед болоод биелгээ гэхээс илүү хүннүү бүжигт болоод хийсэн байна. Тойрон бүжиг нь нарны тойрон бүжиг, сарны, мөргөлийн, тэнгэрийн гэдэг. Тэгээд нас орсон хүний хүртэл тойрон. Одоо бид нар нас орсон хүнийг бас салах ёслох гүйцэтгэд 3 тойрдог тийм нэрээ сая гэнт бодлоо та. Тэгэхэд тийм за 20 нэр хийж байгаа хүнийг бас тойроод бүжиглэн, дайгүргэж байгаа хүнийг тойроод бүжиглэн, одоо малай захуу дээр хүртлээс одоо малаа унгаад хамгаалахтаа хүртлээс ингээд сайхан тойрцох гэж байгаа унгаа хэтгэлж байгаа хамгаална. Сайхан би 2 хоногийн өмнө 5-ны найранд яваад ирсэн. Тэгэл яг бодоход
Хүннүгэн үеийн өнөө хүртэл бидэнд уламжлалаад ирсэнсөө их сайхан. Одоо хүннүгэн үе гэхээр яалтчгүй хадны сүг зураг түрүүн та буган хөшөө гэж ярьлаа шүү дээ. Тэр чигээр буган хөшөө тэгээд өшөө хэрэгсүүрүүд байна тий. Хэрэгсүүр дээр их тэр одоо хүннүгийн одоо зураглалууд гэж хэлэх юм да тий. Хадны зураг. Хадны зургаар судалгааны ажлаа эрдэмтэн шинжилгээний ажлаа хийж байгаа гэж би сонссон. Би тэр судалсан. Тэр талаараа таа. Тэр бол хатан дээр байгаа дүрс, тэмдэг, танивар код болол адууны тамга дээр байна. За тэр адууны тамга нь болохоор өнөөдөр бидэнд уламжлагдаад ирсэн хөдөөгийн бирлүүгийн номон дээр бол илтгэдэг. Монгол төрний гаргалыг адууны тамгаар эрен суралцлах. Та өөрийнхөө удам шудраг би өөрийнхөө өвгдөөдсийг нэмээс гэсэн бас өөрийнхөө эс аавын тамгаар өөрийгөө хаанаас ирсэн ямар хүн бодох би өнөөдөр хэн бэ? Би аль угсаа гаргадаг хүн бэ гэдгийг өөрийгөө мэдрэх. Тэргээр нь дамжуулаад уран бүтээл хийх, үзэг тавих, дуу зохиол, яруу найр хийх, кино зохиол гаргах. Энэ бол одоо аюу түгээмэл болсон. Нэг үе бодох юм бол аюу сайхан болсон. Тэгэхээр одоо би гаргаж ирэх юм шүү дээ. Тэг өөрийнхөө одоо аав ээжийн эмээ өвгөөгийн өөрийнхөө болон нөхрийнхөө тамгыг бас хайж олох юм бол ирээдүйд хүүхдүүдтэй дүү нартай бид нар энэ угсаа гаргалтай хүмүүсээ гэдгийг хэлэхэд бас бэлэн гэсэн үг. Ямар гоё юм бэ. Одоо тэр удмын тамгыг яаж одоо олох уу? Хаанаас олох уу ер нь? Одоо бид нар чи одоо энэ хүн бол социализмын үеийн уран үеийн намтрыг бид бичдэг байсан тийм. Яг тэрнтэй адилхан бид одоо амьд байгаа ээж аав эмээ өвөөгөөс асуух хэрэгтэй. Та ямар удмын тамгатай байсан? Таны одоо малын тамга ямар тамга байсан? Өрхийн тамга ямар байсан? Эд үлгийн тамга ямар тамга байсан? Ер нь тамгад хатан дээр байгаа тамгад дараагаар нь уламжлагдаад ирсэн тамгууд дөрвөн төрөл байсан байна. Тэгэхээр тамгын бичиг чинь ургийн бичиг юм уу? Ерөөсөө ургийн бичиг гэсэн. Ямар их сонирхолтой юм байна. Тамгагийн болоод ээжийн тал бол дунд гооны эрдэнэ талаа шумны нутаг байгаа. Тэгэхэд ээжийн маань болохоор өвөө болох тэр цэцгэн тамгатай байсан байна. Тэгэхээр би тэр цэцгэн тамгыг удам угсаа би бас залгаад аваад явж байгаа хүн. Гэхдээ илүү аавынхаа тамгыг олох хэрэгтэй. Тэгвэл аавын тамга маань одоо ховдын мянгад сумаар дагнаад ингэ явах. Тэгэхээр хүн бол өөр тамгатай. Таавал байгаа. Тэрийг л авах хэрэгтэй. үндэстэн ятан ерөөсөө угсаа гаргал. Ямар угсаа гаргал, ямар аймаг, ямар бүрэлдэхүүнд ирсэн. Тэр чинь хатны зураг дээрх тэр одоо юу гэх судалгааг бүдэг болгож гаргаж ирнэ гэдэг чинь тэр чигээрээ ахуй дээр нь ургийн тэр одоо тийм болоод буулган гэсэн. За ингээд өөр угсаатан байлаа гэж бодъё. Ховдын эрдэнэ бүрэлдэхүүн байдаг. За өөр угсаатангуудын хамгийн гол тамга нь галт тамга. Галт тамга дээр болохоор чинь галт тамгийнхаа хэлбэрийг дээр ингээ авчлаа. За энэ галт тамга дээр хөдөлгөөнөр ярих юм бол галын дөд өөдөг тийм ээ? Андаа өөдөгөө. Тэгвэл галын нэг энэ галт тамгад янз бүрийн дүрсүүд илүү дотоод дүрсүүд нэмснээрээ дараагийн үр хойш нь уламжлаад аваад явна гэсэн үг. Үлдээ. Тухайн угсаатны дотор одоо яг угсаа гаргалынх нь үлгүүдэлтэй. Тэгэхээр бичгийн хөдөлгөөн дээр галын дөд өөдөг. За энэ галыг урагшаа авлаа, дээрсээ авлаа, хажуудийшээ авлаа тийм янз хөдөлгөөнөөр ингэж илэрхийлээд гол ноён нурууг нь алдуулж болохгүйгээр гал яаж хөдлөх болох гэдгийг хөдөлгөөнөөр илэрхийлээд тэгээд тухайн үйлд угсаатны биелгэн дээр нь хүртэл гал биелгээ гэж байна. Тэгэхээр чи угсаатан болгон өөр биелгээ болж тархад юм тий. Угсаатан дээр одоо судалгаанд бол 70 гаруй биелгээ байна. Монгол одоо туурхтан дотор Монгол үндэстэн дотор дэлхийд аярах тархсан монголчууд дотор ерөөсө 70 гаруй энэ биелгээнүүд маань бүгд өөрийн онцлог өрмөсгөө өөр биелгээтэй бүгд тамгатай холбоотой гэж бас ярьж болохгүй л дээ. Ахуйтай холбоотой. Яг зөв тийм байна. Тийм байна тий. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ Монгол бүжиг биелгээ энэ ч одоо бас нэлээд эртнээс ингээд хөгжиж
ирсэн байж шүү дээ, тий. Нилээ олон Ер нь одоо гарч ийн, тий. Гэхдээ одоо хүн үүсснээс биелгээ үүссэн, хүннүү гүрний үеэс биелгээ үүссэн гэж ярихад бас энэ болохгүй. Яагаад гэвэл энэ маань тухайн үед урлаг гэж тодорхойлогдоогүй, томьёологдоогүй байсан. Тийм ээ? Ерөөсөө бүцэг болоод өөрөө хүний амьдралын нэгэн хэлбэр байсан. Хүний амьдралын нэгэн хэсэг байсан. Яг харахгүй хийх ёстой үйлдэлийн нэг нь байсан. Энэ бол зан үйл. Зан үйлийн их сурвалж. Тийм учраас бүцэг гэж онцлогдоод, томьёологдоод ирсэн үе нь болоод нэгэн хожуу үе буюу яг хэдийн үе бэ гэдэг нь их баримттай хэрэг олтоогүй байгаа. Тийм учраас болоод их баримтгүй, их сурвалжгүй юмыг бодоод хамаагүй бас ярьж болохгүй тийм. Гэхдээ одоо өнөөдөр ингээ харахад одоо халимаг монголчууд чинь биелнэ, якутууд болохоор бас би гэж ярина гэсгийг, якут монголууд болохоор өсрөн, бүрээд монголууд хатирна. За өвөр монгол руу болохоор одоо савардна, төв монгол руу дэвсэх тийм. Энэ бүгд маань одоо ойрдод бас биелнэ. Тэгвэл энэ маань ингээд явсараа байгаад нэгэн уулын оргил уулзах дээрээ бүзэг гэдэг нэг л үг байгаа. Энэ бүзэг гэдэг үг маань нутагтаа өөр аягаар өөр нэрээр нэрлэгддэг. Гэхдээ бүзэг гэдэг үг 1000 жилийн өмнөх Дэвэн Логатын одоо перс хүний зохиосон тайлбар төл байна. Тэгэхэд 1000 жилийн өмнө зохиогдсон номон дээр бүүжи гэсэн 2-3 үгээр байна. Тэгэхээр бүзэг гэдэг үг маань 1000 жилийн өмнө тэрнээс өмнөх үед хэрэглэгддэг байсан байгаа аахгүй юу? Яагаад монгол үг байхгүй юу? Тэр агуу хүн перс хүн араб хэлээр орчуулсан номонд монгол ямар их үг байна? Ингээд бат бид бол эртний гаралтай болж байгаа юм. Яхаа аргагүй байна. Тийм бэ. Яа харахгүй нэрээ судалгаа хийдэг хүн бол тэр болгоныг яг анзаарч те ойлгож тэрийг ер нь бүжиг зохион дэглэн одоо тийм найруулна эдэр гэдэг бол бас нэлээ их судалгаан дээр тулгуурлаж хийдэг ажил болж таарч байгаа юм л да тийм ээ. Сайн судалгаа сайн уран бүтээл гарна гэсэн үг ер нь бол тий. Ер нь хэдэн хөдөлгөөн холбоод хэдэн ингээд мэддэг хөдөлгөөний холбоод гаргасан бүжгийг болоод зохиолоо дэглэлээ гэж ярихгүй. Энэ бол зүгээр нэг хэдэн хөдөлгөөнүүдийг холбоод найруулчлаа гэж ярьж байна. Харин яг дэглэнэ гэдэг маань эхлээд зохиолоо гаргана. Тэгээ аяа судлана, аяа гаргана. Дараагаар нь төвшүүдээ одоо бодно тий. Тэгээ хөдөлгөөнөө бодно. Хөдөлгөөн дотроо одоо яг үндсэн хөдөлгөөн, холбоос хөдөлгөөн, туслах хөдөлгөөн гэдэг асар олон юмнуудыг бодно. Тэгээд дээрээс нь ямар хүн бүжгээ дэглэх гэж байгаа, найруулах гэж байгаа, ямар утга учиртай юм, юу агуулж байгаа юм, мөн чанар нь юу юм. Энэ бүгдэд чинь оюун ухаан, сэтгэхүй, мэдрэмж бүх юм ажиллах учраас бүжиг дэглэсэн ажил бол мэдэхгүй босч салбаруудын зохиолч нарыг бодоод давхар их оюуны сэтгэхүй их ажиллана л да. Талын судалгаа гэсэн үг. Маш олон талын судалгаа. Маш олон талын судалгаа. Адаглаад хөгжмийн онлоо мэдэхгүй болоод бүжиг дэглэж биш шүү. Тэ? Адаглаад хувцсныхаа түүхийг одоо торгуудад ямар хувцс өмсдөг, баядууд ямар хувцс өмсөх вүлээ, ямар малгай тавих вүлээ тэрийг мэдэхгүй болоод тэр хүн бүжиг дэглэж болохгүй. Тухайлах юм бол баяд малгай тавьчихад торгууд биелгээ хөдөлгөөн хийж болохгүй. Тухайлбал ураад хувцс өмсөхөд урааха биелгээ хийж болохгүй. Ингэж хийх юм бол тухайн угсаатны ард түмэн олон маань дургуулах нь. Тийм ээ? Маш дургуулах нь. Яагаад миний аавын, миний өвөөгийн, миний өвөг дээдсийн маань уламжлалт ирсэн бидний угсаат оромжлоод байгаа юм. Тийм ээ? Яагаад ингэж бидний хийдэг манай угсаа харуулын хөдөлгөөнийг ураад биелэлтэй торгууд тоохгүй өмссөн халах тооцоо тавьчихад ингэж бүжиглээд байгаа юм бол яагаад ингэж байгаа юм? Яагаад баяд биелгээ хийхдээ 4 аян дээр хийгээд байгаа юм бол тийм ээ? Яагаад хотонгийн одоо 6 гэлэн гэдэг аян дээр урааха торгуудын зараа мөрний хөдөлгөөн хийгээд байгаа юм. Энэ бол ингэж болохгүй. Энэ яагаад ингэж байгаа гэвэл өвөг дээдс маань уурлах. Энэ төр бол бидний ээж заамнаас ч гэсэн бас өөрсдийнх нь угсаа харуулын мэддэг юмыг нь буруу хийх юм болоод болох шүү дээ. Тийм учраас өв уламжлал яс
язгуур гэдэг маань их нарийн байгаа учраас бид эднийг бүгдийг бүр нарийн судлах нь байг өргөн хүрээний хэмжээнд мэдлэгтэй байх ёстой бүх аав ээжүүд. Тэгэхээр энэ чинь тогтсон ёс дэг байгаад шүү дээ. Ёс дэгийнхэн дагуу хийх нэг өөр. Тэрийг одоо жишээ нь магадгүй машинаас буугаад ч юм уу те бид нар ингээд одоо цаанаасаа самж сэрээд хүчиглэх гээд байгаа нь одоо те биелэх гээд байгаа цаанаасаа самж сэрээд байгаа. Гэхдээ энийг цааш нь сайжруулах буюу ёс дэгтэй судалгаатай үргэлжлүүлэх байгаа асуудал тийм. Ноён нурууг нь алдахгүйгээр тухайн угсаатны үндсэн гол гормын томоос нь хазаахгүйгээр баяжуулаад хийж болно. Уламжлалыг хийсээс хөгжүүлнэ. Уламжлалыг одоо яам гэх вэ? Өөрчлөх гэсэн тийм ойлголт байж болохгүй. Уламжлал чигээр нь хадгалах юм бол энэ улс тусгаар тогтнолоо батбих байлгах чадна. Уламжлалыг бусад улсын уламжлалтай холилдох юм бол энэ эрхлэж хүлээж ямар нэгэн байдлаар одоо яг одоо бид нар гэсэн хөх монголчууд тийм ээ одоо хөх талбартуудад ямар нэгэн гажуудал үүсгэж болохгүй. Энэ бол одоо бидний бодох цаг болцсон байна. Бид нар энийг ухаарах цаг маань болцсон байна. Дуурах үе маань ирсэн байна. Өмнөхөн болоод гал ингэдэг байсан. Одоо бол бид хэлэх ёстой, судлах ёстой, ярих ёстой болцсон байна гэж бодож байна. Үндсэн дархлаа болж тарах гэдэг шүү дээ. Яг язгуурын зүйлээ язгуураар нь байр. За магадгүй 21-р зуунд эн чинь орчин үеийн хэлбрээрээ явхан тэрийг одоо яа гэдэг те тэр хэлбрээр нь те заг ялгааг нь гаргаж иргэж байгаа юм шүү дээ. Анхтаа хараа Солонгосын соёлыг нь бид нар авч явах хэрэгтэй байхгүй юу? Тийм үндэснийхээ уламжлалт язгууртай бол холиод хэрэггүй. Энийг бодох. Магадгүй би зөв үнцэрхэг үзэл гаргаж ирсэн магадгүй шүү дээ. Тийм юм аа. Хүн бодол өөр. Тийм. Гэхдээ зөв миний бодлого бодлоо. Тэр Солонгосын сайхан урлаг соёл тэр хөгжлийг нь яг тэр чигээр нь авч явах. Америкаас орж ирж байгаа, Англиас орж ирж байгаа тэр сайхан сонгодог урлагийг нь яг тэргээр нь л авч явах. Угаасаа сонирхож байгаа бол тийм ээ. Орчин сквадыг, орчин урлагийг орсынх нь яг тэр хороовод бүцгийн яг хороовод орно. Катюса дууг нь яг тэр дуу гарна. Хаттын соёл, Солонгосын соёлыг яг тэргээр нь авч явах юм бол бид нар бусдыгаа хүндэлж байна гэсэн үг. Харин тэгэхгүй халимаг дуун дээр одоо тухайд гэдэг ярьсан тийм ээ. За халимаг дуун дээр бид нар загцны одоо хүрэн торгод юм уу илхэндэг биелгээ хийгээд торгуудын одоо нөгөө эрхтэй морины хөдөлгөөнийг эрхтэй хүний хийдэг морины хөдөлгөөнийг хавсаргаад хийчих юм бол халимгууд гайх ёстой. Яагаад манай манай үндэсний үзлийг одоо ингээд хаахад өөр угсаатны хөдөлгөөнтэй холиод хийж байгаа юм болоо. Тийм ээ? Яг монголчууд одоо яасан болоо гэд гайхна л та. Тийм учраас судлаач нар маань ямарваа нэг давалгаар гаргаж байгаа хүмүүс маань өөрсдөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдэхгүй болоод асуухаас бас боломжгүй байвал өөрөө бас эргүүлээ судлахадсан бидэнд ном хангалттай байна, интернет хангалттай. Бидэнд бүх юм байна. Тийм учраас нээлттэй энэ нийгэмд бид нар хаанаас олж. Тэгээд контролч өөрсдөө бас биелгээ хийж үзсэн. Тэгээд одоо яг судалж хэлж байгаа байхгүй тий. Яг аль нь одоо бидэнд надад тохирох тий яг тийм байх юм бэ гэж судлаад өгч байгаа байхгүй юу? Сонирхолтой юм хаад одоо ингэ байгаа шүү дээ. Сүүлийн үед ингээ хүмүүс маш их суугаа ажил хийдэг болсон. Тэгээ ер нь маш хөшүүн болсон. За одоо юу гэдгийг ингээд нэг жоохон тарах твэрийг нэмэгдээд байна. Эсвэл ингээд нуруу хөтлөөд байна. Ингээ янз бүрийн асуудлууд үүснээс болоод өвчин зовлон, эрүүл мэндтэй холбоотой юмнууд үүсэж байгаа шүү дээ. Тэгвэл бүжиг яг яаж туслах юм бэ? Та одоо жишээлх юм бол магадгүй мөнгө төлгөрт нэг жоохон зааж өгөөч юм уу нэг харуулах манай энэ лайвыг бүжигтэй тийм. Би орон цагаар 10 цаг компьютер дээр суудаг шүү дээ заримдаа. Тэр хэцүү ихгүй шин. Тэр бодоод явахдаа асуудал юм тийм ээ. Манай салбарын бодоод босоо байдаг, хөдөлдөг, өдөржингөө хөдөлдөг хүмүүс та нараас аргагүй л дээ. Тэгэхээр ер нь бол яг энэ Монголд бүцэг маань өөрөө Монгол одоо олон нийтээр ЮНЕСКО тэмдэглэгдсэнээр нь Монгол биелгээ гэж ярих дуртай болсон л доо хүмүүс. Тийм. Энэ Монгол биелгээ маань өөрөө эрүүл мэндийн дасгал ихтэй.
Монгол хүний биеийн тохирсон Монгол биеийн одоо яг хөдөлгөөний донжид тохирсон тийм дасгалууд ихтэй. Энэ дасгалуудыг одоо манай өвөг дээдчээс манай бүжгийн урлагийн маструудын маань бидэнд заагаад өгсөн, бидэнд сургаад өгсөн тэр сайхан суурь бидэнд ирсэн. Бид нар энийг уламжлалтыг нь алдагдуулахгүйгээр улам сайхан боловсронгуй болгоод хөгжүүлсэн байгаа. Яг. За одоо би эндээс нэг дасгал өгөөд идэх үү яаж бодсон бэ? Мөгийн сууж байгаа юм мөгийн дээр. За тэгэхээр одоо мөгийн хоёр мөрөө яг нэгэн зэрэг өргөөд за тэгэхдээ өргөхдөө биеэс их сул тань. Өргөөд аяахан буулгалаа. Дахиад өргөлөө. Нэмээ дахиад тэгээ хийдэ. Буулгалаа. За ямар хүн юм бэ? Зүгээр өргөхөд бол их амар. Өргөхийнхаа хажуугаар энэ цэхнийхээ араар буюу энэгээр одоо явж байгаа тэр нөгөө вены буюу артерийн судаснууд явж байгаа. Тэр судаснуудыг өөрөө мэдэр. За өргөд байцаар одоо эрүүл жоо өргөх. За одоо энийг өөрөө мэдэр. Эндээс ингэж мэдэр. За аяахан болголаа. Дахиад нэг өргөөд эрүүгээ өөднө өргөөд өөрийгөө сайхан мэдрээд буулгалаа. За энэ дасгалууд энийг одоо удаа. За тэгээд нухлын мөрөө ингэж урт тал руугаа ингэж том нухлахтаа бүтэн ингэж гой тойргоор явуулаарай. Том тойрог. Тойгоор, дээгүүр, урдуур буулаа. Ингэж хоёр мөрөг нэгэн зэрэг их удаан. Зүгээр ингэж нэг хурдан хийх нэг өөр. Өөрийнхөө бүх биеийг мэдрээ. Биеэ сул тавиад за одоо хойсон хойд тал руугаа урдаасаа хойд руугаа тайван хамгийн гол нь өөрийгөө мэдрэнэ. Өөрийнхөө дотоод хүнтэй дотор хүнтэйгээ өөрөө ярина. За тэгээд энэ хуйн их гардаг энэ хойд тал руугаа үнзээ сайн мэдэрч өгөөд. За одоо өөрийнхөө далыг энэ хоёр том далыг хооронд нь мөргөлдүүлээд буцаагаад суллалаа. Дахиад мөргөлдүүлээд удаан барь. Хоёр далыг нийлүүлээд. Тэгэхдээ бие сул тавиад за суллалаа. Гэх мэтийн дасгалууд хийхэд наад зах нь энэ хуйн багасна. За дээрэс нь Монгол хүмүүсийн одоо бас нэг хамгийн сайн хөдөлгөөний нэг нь хавирга байдаг. Энэ хавирга бол хэсгээрээ одоо би сандал дээр суугаад хоёр тал руугаа зөвхөн хавирга хөдөлгөнө. Хавирга хөдлөхдөө мөрөө бол хөдлөхгүй, хавирга дангаараа хөдлөнө. Тултна яарах хэрэггүй. Зөвхөн чэйжин биеэр ингэж хөдлөнө. Тэгэхээр энэ хавирга хөдлөөд, энэ дал хөдлөөд, энэ мөр хөдлөөд, энэ том яснуудын дотор талд нь байгаа нөгөө таван сул эргэтэн байж шүү дээ. Нийлээ хотоод, илэг, зүрх, сүнс, за бүр арай доохон байлаа гэж бодоход яаж ч гэсэн таван сул эргэтэн дагаад хөднөөдөө. Яг тийм. Тэгэхээр энэ таван сул эргэтэн дагаад хөдлөхөөр гаднаас авч байгаа ямар нэгэн муу агаар, ямар нэгэн муу санар муутай хоол, янз бүрийн амтлагчтай муу хоол идлээ. Тэр хоолны, тэр агаарын, тэр вирусны нянгууд нь зайлагдаад гараад явцна гэсэн үг. Хөдөлгөөнд ороод. Энэ маань юу гэсэн үг гэхээр биегээ биелээд биеэн зайлна гэдэг үгтэй агаар нэг байгаа юм. Тэгээд тийм байх нь. Бид морин унаад явна, тэмээгээ цаа буугаа одоо унаад явхад хүн өөр ирэхгүй биеэ сул тавинаа да. Морин унаад явж байгаа хүн. Тэгэхээр морин унаад явж байгаа хүн хичээс ингээ биеэ чангалаад ингээд явах юм бол хол явахгүй шүү дээ. Харин биенээ биеэ сул тавиад ингээд мөрн хөдлөөд татна хөдлөөд за ингээ хаяа далий тавьчихсан ингээд хавирга ингээд хөдлөөд морьцоо угаасаа ингээд толон дээр хэсгээс шүү дээ. Тэгэхгүй засвар тандгаар явж байгаа юм шиг явахгүй шүү дээ бас тий. Хайвагнаад ингээд хөдлөн. Тэгвэл бид нар энэ Монгол бүлэг маань мөр хөдлөхгүй хөдөлгөөн баг байдаггүй. Мөр нь ямар утгатай юм бэ? Мөр болоод эдгээр ан амьтдын маань хөлний явдлыг мөрөөр илэрхийлж байгаа юм. Яг тийм байна. That's what ингээд тэгэхгүй бид нар өөр ирэхгүй хөдөлмөр болоод тэр тав хантай гэр дотроо тэр хөөхөн нэг жижигхэн өөртөө таасан хөөхөн
тайз одоо театр гэхүү, тайз гэхүү, талбай гэхүү тий өөрт нь байгаа тэр нэг баруун хойгортой юм уу тэр талбай дээрээ дахиад өсрээд усаад хатраад бүгд авахгүй шүү тийм ээ. Аха. Тэр учраас бидэнд байгаа боломж нь юу байсан гэхээр мөр байгаа юм. Тэгэхээр яг нь мөрөөрөө би морныхоо явдлыг хатрах уу, цогцох уу, зороолох уу, тавих уу бүгдийг бид мөрөөрөө илэрхийлдэг ард түмэн дэлхийд сарын ганц байгаа нь манай Монгол бүжигт туслалаа болцсон байна. Ямар гайх. Агуу үндэстэн байгаа биз? Тийм. Бахархмаар. Тийм бэ. Үнэхээр одоо тэгээд юу яаж штэ тэр их гоё уламжлал те тэр юмнууд чи одоо энэ үндэсний бүжиг дотор маань ингээ явж байна. Тэгээ энэ үндэсний бүжиг маань одоо сүүлийн үед их дэлгэрч байна л да. Ер нь бол ингээ харж байхад хүмүүс их биелгээ чаленж гээл хийж гэн ингээл ер нь их бүжиглэх сонирхолтой залуучууд энэ хүмүүс их болсон байна те. Бид нарт яг таны хэлсэн энэ зүйлсүүд бас гоё юм мэдээлэл болох зөвлөгөө болох талаас их хэрэгтэй зүйл болно ах гэж бодож байна. Тэгээд цаашдаа тэгвэл энэ хүмүүс одоо тэрийг сураад ингээ хийгээд ингээ явж байгаа хавцаа зөндөл асуудлууд үүсэх байлгүй. Яг одоогийн төвшөнд энэ Монгол үндэсний бүжгийн одоо тэг хөгжил ямархуу төвшөнд явж гин гэж та боддог бай. Одоо тэр нь бас тэр талаар яривал сонирн байж байгаа. За би өөрөө соёл урлагийн их сургуулийн анхны бүжиг дэглэс багшийн ангид төгссөн. Тэгээд энэ бидний анхны багш маань Балдангийн Алтан цэцэг гэж хүн байсан. Аха. Тэр багш маань одоо ерөөсөн Монголын бүжгийн хөгжилд одоо өөрийнхөө амьдралыг зориулсан. Аха. Тэгээд багш маань соёл урлагийн их сургууль энэ ангийг нээсэн. Одоо соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн хөгжил дэвсэл уламжлал ирээдүй өнгөрөх бүх цаг үе хугацаа энэ хүний хийсэн бүх юмтай холбоотой байдаг. За тэгээд хоёрт нь болоод Думзаагийн Нандид гэж хүн байгаа. Агуу биелээс алтарт бие биелгээ хатан эзээ гэж өргөмжлөгдсөн. За энэ хоёр хүнийг бол би бодохгүй байж болохгүй. Нандид багш маань одоо яг Монгол бүжгийг уламжлалт үлдээхдээ өөрийнхөө бүхий л амьдралынхаа сүүлийн 50 жилиг зориулсан. Харин Монгол бүжгийн хөгжил, Монгол бүжгийн ирээдүй ямар байх ёстой вэ гэдэг системийг бидэнд үлдээсэн хүн бол Алтангийн Алтан цэцэг гэж хүн байгаа. Тэгэхээр энэ хоёр агуу хоёр хүн маань бол Тэнгэрээс харж байгаа бидний юу хийж байгааг, юу хийх ёстойг бидэнд даалгавар өгсөн. За мөн бас хөгжим бүжгийн консерваторийг бас хөл дээр нь босгоход өөрийн гар бие оролцсон долгос сүргэж агуу хүн байна. За тэгээд Монгол бүжигт мэдээж одоо нэрлэгдэх ёстой нэг хүн болоод Сэвжид багш байна. Сэвжид багшийн хүү Сүхбаатар багш байна. Гэт нэрлээд дуусахгүй. Энэ олон мондгод одоо хөгжим бүжгийн консерваторийн гол зангилаг барьж байгаа оюун багш байна. Гавьяат оюун багшийн гаргаж байгаа энэ нэр болоод Монголын бүжгийн урлагийн нэр төлөөлөгч нар байна. За манай соёл урлагийн их сургуулиас ил болгон 34 оюутнууд төгсдөг. Энэ төгсөгчд маань бас Монгол бүжигийнхаа уламжлалыг авч яваад хийж байна. Ер нь бол соёл урлагийн их сургууль бол барьж байгаа бодлого бол их ирээдүйтэй бодлого. Аха. Их ирээдүйтэй соёл урлагийн их сургууль Монголдо буюу дэлхийд ганцхан байгаа сургууль. Энэ уламжлалаа яаж үлдээх вэ? Энэ уламжлалыг яаж хөгжүүлэх вэ? Яаж энийг гажуудуулахгүйгээр ирээдүйн шинжлэлийг 90 зууныг Монголынхоо болон дэлхийн ард түмэнтэй хөл нийлүүл алхах вэ гэдэг дээр их яригдж байгаа учраас Монголын бүжгийн урлагийн хөгжил болоод бас нэг үе бодогдсон. Энэ юугаа хаачлаа? Яагаад хаагдчихлаа надад чи юу болов? За. За одоо эргээ ороод ирлээ. Сайн нэг камера хаачлаа та хоёр. Тий. За тий. Сонсогдож байна уу? Миний яриа сонсогдож байна уу? Та хоёрын яриа сонсогдохгүй байна. Микрофон оноо. За. За одоо яаж вэ? Одоо яаж сонсогдож байна. За харин одоо сонсогдож байна. Сайн нэг ярьж байлаа шүү дээ. За одоо ингээд олон шавнаар бэлтгэж гарч ийн. Ер нь бол сүүлийн үед маш их бүжгийн одоо тэ чаленжууд явагдаж байна. За ер нь ингээд багш нар маань одоо соёл урлагийн их сургууль би ч бас тентхийн бүтээгдэхүүн л дээ. Тэгээд их олон сайхан зүйлүүдийг бас ингээд хийж байна. Язгуурын соёл тэ өв соёл одоо энэ сайхан зүйлүүд маань бас хүмүүс их олноороо сонирхож
бүжгэлдэг, хийдэг, эрүүл мэндэд анхаардаг гэдэр ингээ болсон байна л да. Энэ бол үнээр талархалтай сайхан зүйл байна. Таны одоо би бас юун дээрээс харж илаа сүл өөрийн чинь дэглэсэн энэ бүтээлийг шавнарч одоо жишээлх юм бол олон улсын тэмцээн төр бүтээлийг бүжгэлж оролцоод Гран При шагнал эдэр нэгдүгээр байр эдэр авч яхахыг бас харлаа. Ямар гайхалтай юм бэ те. Тэр одоо энэ хүмүүст хийж өгөөч манай лайвыг үзэж байгаа монголчууд маань сонирхож байгаа ба. Баярлалаа. Ер нь одоо Монголын одоо язгуур урлаг дэлхийд нэрээ гаргаад явсан юм тийм ээ. Хүүр хамтлаг. Тэрнээс одоо хүүр хамтлагтай адилхан хамтлагууд Монголд маш олон байгаа. Тийм. Яг үүний нэгэн адилхан Монголын бүжгийн урлаг, Монголын биелгээ 2009 онд одоо ЮНЕСКО тэмдэглэгдсэнээс хойш бас өөрийнхөө гэсэн хөгжлийн төвд бас юм хийж явж байгаа. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ? Бид дэлхийд гарах ёстой гэж хэлэх юм байна. Аясаараа гарна. Хамгийн гол нь бид өөрсдөө юу хийх ёстой вэ? Би юу хийх ёстой вэ? Би яах ёстой вэ? Би бол Монголын энэ язгуур урлагийн өв соёлын үндэс язгуурыг судлах ёстой. Энийг би мэддэг байх ёстой. Айгу асаахан өгнөд байдаг да. Тэгэхээр өөрийгөө биеийн бэлд. Биеийн бэлдээд гэрээ бэлд. Гэрээ бэлдчихэд төрөө бэлдэх тийм. Тэгвэл яг тэрнтэй адилхан би өөрийгөө ихтэй бэлдэх ёстой. Дараагаар нь би шавнараа бэлдэнэ. Тэгээд тэрний шавнарын болоод миний хийсэн ажлын үр дүн гаргах учраас нөгөө тэнгэрт байгаа бурхтын маань одоо бидэнд үлдээсэн бид одоо үргэлжлүүлээд явж байгаа учраас тэдний үр дүн бид нар. Тэгвэл бид нар өөрсдөө үр дүн шавнараас харахын тулд дэлхийгээс хүн төрөлхтнөөс бид нар олж харах цаг удахгүй ирэх байгаа гэж боддог. Тийм болохоор одоо хүн төрлөختн замгуулан твд ингээд амьдарч байгаа. Нэг нь дараа наран дор амьдарч байгаа хөх толготод хаа сайгүй байгаа. Хаа сайгүй байгаа энэ хөх толготод бүгдээрээ нэг л сэтгэлтэй нэгэн өв соёлоо гэсэн хүмүүнлэг байхад юм бодоод бид одоо 13 дугаар зуунд дэлхийг эзэлжсэн тэрнцгээ эзлэхтэй болон бус бид нар өв соёлоороо байлдан дагуулах нэгэн том бүрэн болж чадах учраас энэ дээр бид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Оюун санаагаар гэсэн үг шүү. Тэр нь өвлөгдөж ирсэн тэр оюуны бүтээлээр гэсэн үг шүү. Тийм үү? Тий, оюунлаг эрдэмлэг байх тий. Сайхан бидэнд өгсөн малын тамаа бидэнд өгсөн тойрон бүсээ бидэнд өгсөн энэ их язгуурын өв соёлыг гэсэн бид нар хадгалаад цааш нь түгээх хэрэгтэй байна. Олон жил гадаадд амьдарч байгаа хүмүүс тэр болгон өв соёл гэж ярихаасаа илүү яаж өнөөдөр ирээдүйн хойш хүүхдүүдэд ирээдүйд цаахан амьдруулахын төлөө зүтгэж яваа хүмүүс их байгаа. Тийм ээ. Тэгээ одоо ер нь бол гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд бол өв соёлоо мэдх юмсан хүүхдүүдээ одоо жишээлх юм бол монгол хэл бичгээ зааж өгье гэдэг ингээд ер нь бол тэр хандлага маш их байгаа. Тэгэд энэ 90 зууныхаа одоо боломжийг ашиглаж байна л да. Техник технологи хөгжсөн энэ үед бол шууд онлайнаар сайхан сургалтуудыг аваад хүүхдүүд маань монгол хэлээ сурж байгаа. Тэгээ бас ингээд онлайнаар бас бүжиг сурах тийм боломж бас бүрдэж байна. Гэх мэтлэнгийн энэ 90 зууныхаа технологийн сайн одоо тэ сайн ашиглаж ингээс аль хэдийн эхэлсэн байна. Тэгээ одоо сая бид нар тэрний нэг илэрлэл нь бид хэдий одоо та хоёр маань Монголд байхад би жишээ нь Англи улсаас ингээд Лондонхоос холбогдоод сайхан яриа өрнүүлж болж юм. Гэх мэтлэнгийн ингээд бид нар энэ 90 үетэйгээ бас өөрснийхөө өв соёл янз одоо тэр язгуур юмнуудаа холбоод ингээд явах боломж нь байна л да. Түгээхтэй дэлгэрүүлэх, танин мэдэх энэ боломж нь бол ирсэн байна. Энэ бол их сайхан зүйл юм аа. Тэгээд та сая түрүү ярьлаа. Тойрон бүжиг гэдэг талаар тий. Тэгэхээр монголчууд ер нь тойрон бүжиг хийдэг ард түмэн байсан байна гэд. Тэр талаар та нэлийн судалгаа хийдэг юм хүн юм байлээ. Та тэр талаараа бас манай монголчуудад зориулж хэлж өгөөч. Ер нь дэлхийн улс үндэстэн болон тойрон бүжигтэй байсан. Бүх улс үндэстэн, бүх овг аймагуд энэ юу вэ гэж ерөөсөө тойрон бүжиг гэдэг маань урлаг гэхээсээ илүү
амьдралынх нь нэг хэв маяг. Ерөөсөө энэ бол зам үйл. Хүндсэн хүнтэй суугаад хурим хийх ёстой, энэ бол зам үйл. Бид цагаан сарын өглөө наттайгаа уралдаж босоод нарандаа мөрөгдөг энэ зам үйл. Цагаан сараар золгодог энэ зам үйл. Яг тэрний нэгэн адил тойрон бүзгийг бодоод өдөр тутмын амьдралын хэв маягийн нэгэн үзэгдэл байсан байна. Тэгэхээр тойрон бүзгийг бодоод ерөөсөө одоо эв нэгдэл эрч хүс инх тайвны бэлэгдэл. Энэ одоо юу гэсэн үг вэ гэвэл бүгдээрээ гал гараан бариад бүзэглэх нь нэг утгаараа тойрог гэдэгс нь нар тойрог, сар тойрог, дэлхий тойрог. Тойрог хэлбэр геометрийн дүрсээс нь аваад үзэхэд хүртлээс энэ хамгийн гол геометрийн дүрс тойрог болоод. Гэтэл муудалцсан хүмүүс ямар нэгэн муудалцсан ард түмний ямар нэгэн муудалцсан өрх бүл хувь хүмүүс хоорондоо найрамдахаараа өнөөдөр хүртэл гар барьдаг шүү дээ бас. Тийм ээ? Тийм, найрамдахаараа гар барина. Сайн уу, сайн байна уу, гар барина. Тийм. Энэ бол тойрон бүзгээс үүрэгтэй. Тийм болохоор тойрон бүзэг болоод урлаг гэж хэлэхээсээ илүү амьдралын нэгэн хэлбэр буюу хэв маяг. Байх ёстой нэгэн зам үйл юм а гэж овоо татлагаа тойрон, гурав тойрон, тийм ээ? Тэгээд бид нар ерөөсөө ямар нэгэн юм бид нар нар зүг тойрдог. Нар буруу тойрох юм болохгүй гэдэг. Тэгвэл бид нар өрнөдийнхэн болоод одоо тухайлбал байлс австр улсад дэлгэрсэн байлцыг хийхдээ бид нар буруу тойрдог. Заалан дотроо, бүсгийн заалан дотроо нар буруу тойрдог. Тэгээ би австрид ажиллаж байхдаа судаллаа л да. Авструуд яагаад одоо энэ бүсгүүдээ одоо Германы Ландлер гэдэг хотод анх үссэн юм бэ л дээ. Ландлер гэдэг нь үсэлтэй байлч маань Ландлер гэдэг. Тэгсэн чинь энэ маань бид нар нар зүг тойрж байгаа юм гинэ. Үгүй. Одоо та нар харин нар буруу тойроод байна. Бид нар харин нар зүг тойрдог байхгүй юу гэж ярихгүй юу. Тэгсэн чинь харин тэр бодлого судлаач маань үгүй аргагүй чиний зөв миний зөв гинэ. Яагаад гэсэн чинь нарыг ингээд дэлхий тойрдог шүү дээ. Дэлхий тойрч байгаа маань одоо дэлхий ингээд ороо эргэж байгаа. Тэгээ нар бол байрандаа байгаа шүү дээ. Тэгэхэд дэлхийн тойргийн дагуу тойрог нь нарыг зөв тойрч байгаа гэдэг үгтэй. Бидний нар зөв тойрч байгаа гэдэг үгтэй агаар нэг байгаа байхгүй юу? Тэдний хувьд бас нар зөв тойрч байгаа юм билээ. Бид нар бас тийм байна. Тэгэхээр аль хэдийнх нь буруу биш байгаа байхгүй юу? Тэд нар бас буруу тойрч. Тэгэхээр мусульманчууд буруу тойрдог, буруу хийдэг энэ төр гэж бодож болохгүй юм байлээ шүү. Тэдний хувьд харан тойроод байгаа юм билээ. Тэгэхээр тойрон бүзэг бодоод бид нар нар зүг тойроод явдаг болоод өрнөдийнхний тойрон бүзэг маань бидний хэллэгээр нар буруу тойроод явдаг юм билээ. Тэгээд энэ маань одоо ерөөсөө энэ найрамдлыг бэлэгдэж байгаа хүмүүс гар гараан барилцаад явдаг нь өнөөдөр бидэнд уламжлагдаад ирсэн амар байна уу гэдгийг адил юм билээ дээ. Сонирхолтой. Одоо тойрон бүзгийг анх 12 онд тавиад Монголд нөгөө галын тойрон бүзэг гэж тавьсан. Тэр маань гал гэдэг маань өөрөө нар юм байна. Гал нар хоёр чинь нэг утга агуулга бэлэгдэл мөн санар дотор агууламж хэлбэр нь нэг учраас нарны тойрон бүзэг гэж нэр өгсөн байгаа. За тэр нарны тойрон бүзгийг бас сургалтын дээрээ тавьсан байгаа. Та бүхэн сураараа гэр бүлээрээ хийж байгаараа. Тийм. Сая одоо та нэг уучлаарай яа. Тий, сая та баталж ирсэн тухайгаа ярьлаа. Тэгэхэд та нөгөө адныхын вебээ заасан чинь таньнаас нэг асуусан байсан шүү дээ. Энэ модерн дасгалыг хаанаас сурсан бэ гэдээ асуусан гэдэг. Тэр талаар бас сонирхолтой юм. Нанжид багш маань яг энэ өгүүлбэрийг номон дээрээ тавьсан байсан. Яасан гэхээр би дэлхийн олон оронд одоо сургалт явуулж ирсэн л та. За тэгээ Австрийн музейм куратор гэдэг модерн одоо сургалтын тийм төвд бүжиг дэглээс нарт энэ Монгол биелгээний сургалтыг өгсөнсөн. Надаас хэд хэдэн хүн энэ модерны дасгал таан сурсан. Танаа Монголын модерны ийм дасгалууд байдаг юм уу гэд. Тэгэхээр би юу заалаа. Үгүй юу гэж байгаа юм бэ? Манай Монгол натур одоо язгуур одоо манай биелгээ гэж хэлдэг юм аа. Манай Монгол бүжгийн одоо суур дасгал байхгүй юу гэдэг хэлснээс нь ямар сони амжигдын хуваарлалт тэр хүний дотор хамаг юмнуудыг маань хөдлөгчлөө. Би өөрөө сонгодгийн балеттэй хүн. Гэтэл би биеэ ингэж сул
Дахиад камер авахгүй болчихлоо. Миний ингээд доторх бүх эргэтэн ингээд бүх юмнууд хөдөлдөггүй танаа Монгол бүжигчин тэгвэл ямар гоё юм бэ? Яг модерны дасгалтай адилхан юм байна гэж хэлжсэн. Тэгээд би хойд бахархас багш руугаа удаастаад багш энэ хүмүүс ингэж хэлж байна гэдэг айгүй хэлээд бахархаж байна. Тийм байна. Үнэхээр л нэр сонирхолтой те. Энэ хөдөлгөөн маань одоо ер нь бол яг маш олон юмтай холбогдоод байна да. Одоо модерн бүжигтэй ч та бас их олон гоё модерн бүжгэн жүжиг гэдэр ингээд тойрвсан байсан тийм ээ. Ер нь бол энэ бүжгэн жүжиг тойрвно гэдэг чинь бас нэг хэр аргийн хүн аваад хийцдэг ажил бас биш л ах л та. Ер нь бас сонирхолтой тийм ээ. Анхандаа их амаргүй байсан л та. Анх 95 онд оюутан байхдаа хадны зургалтаас санаа аваад зүгээд бүжиг тавьчихсан байхгүй юу. Тэгэхэд л багш маань үгүй очиж хадны зургаас санаа аваад ахтай яа. Өөрөөс авахгүй яасан. Гэл багш маань тэгээд би яана хадны сүг зургаас дээрээ санаа авсан. Би нэр буруу юм хийсэн байх та ухааны бодоод бас хүүхд юм хойно өөрийгөө баг буруутгаад явчихсан саяхан л байгаа байхгүй юу. Тэгээд 98 оноос аваа хөгжүүлээд 2004 онд ингээ анх удаа дандаа хадны зургалаас бүжигэн жүжиг тавьсан. Тэгэхээр боломжтой юм байлээ. Бид ер нь Монголд Монгол модерныг хөгжүүлэхэд болохгүй юм байхгүй юм билээ. Одоо манай би нэг хуваарь ажиллавал тийм натур данс гэдэг бүжгийн продакшн тэндээ бол хадны зурагтай холбоотой, мадын тамхтай холбоотой олон бүтээлүүд тавьсан, тойрвсан. Тэгээд хөдөө орон нутгууд, бүжгийн зарим орнуудад бас бүтээлүүд маань хөөрхөн явж идэв юм уу? Харин тийм. Бас нэг юм одоо юу гэдгийг те дэлхийд бол тийм сонирхолтой зүйлүүдийг төлөө үед ялангуяа яг тийм язгуур юмнуудыг сонирхож байна л та. Тэгэхээр яа харахгүй таны хийж байгаа энэ уран бүтээлүүд бол дэлхийд бол сонирхогдох нь бол ойлгомжтой. Гарцаагүй зүйл бол хүмүүс маань яг ийм сайхан судалгаатай гоё сайхан бүжигнүүдийг тойруулах байх цааш тийм ээ. Бид хэд маань бас нэлээд хугацаагаар ярьчихсан нэг мэдсэн чинь бас л цаг нэлээд хөөх өнгөрцөн байна. Тэгээ энэ удаагийн лайв тийм лайв маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан натур данс продакшныг үүсгэн байгуулагч бүжиг дэглэж судлаач мөнгөн цэцэг багш маань оролцож байгаа. Ямар олон чавтай. За одоо тэгээ та шавнагтаа болон монголчуудаа зориулаад сайхан уриалж хэлэх үг байвал тэр урай үгээ хэлээд одоо энэ удаагийн лайвыг маань өндөрлөж өгнө үү гэж танаас хүсэж байна. За тэр бол бид бүгдээрээ монгол хүмүүс, монгол гарвалтай. Би одоо эх орноос хол байгаа хүмүүсэд хандаж хэлэхэд та өөртөө итгэлтэй байгаарай. Таны үр хойс та өөрийгөө монгол хүн гэдгийг болоод үр хүүхдүүдтэй Монголынхаа өв соёлыг үргэлж хэлж байгаарай. Бол зүгт гэртээ монголоор ярьж байгаарай хүүхдүүдтэйгээ. Бол зүгт хүүхдүүдтэй өөрийнхөө угсаа гаргалыг ярьж байгаарай. Судлаад тэр бүгдийг танилцуулаарай. Өөртөө итгэлтэй байгаарай. Та болоод хаанч явсан газардахгүй та бол хаанч ийсэн монгол хүн хүүхд толботой. Тийм учраас монголоор бахархаж яваарай. Тэгээд бүх юм сайхан болоод ирэхээр Монголдоо ирээрээ, Монголдоо ирж амьдраарай гэж хэлээд Монголын үрс дэлхийн ертөнцийн өнцөг болон бүрд сайн сайхан амьдраад ад заргалтай гэр дүүрэн инээд хөөртөө сайхан байгаарай гэж сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Ямар сайхан вэ? Тэгээ бидний урилгыг хүлээж авч тий өөрийнхөө үнэтэй цагаа зарцуулсан таньдаа зориулаад нямаа битээр бас гарын бэлгээ бас бэлгэлье. Энэ болохоор бас таны яг саяны хэлдэгтэй хүн болгон монгол хүн болгон үр садаа тий үр хөвгтэй тий монгол гэдгийг мэдрүүлж тий өсөх хэрэгтэй. Монгол хэлээр ядаж ярьж явах хэрэгтэй. Тэр өв соёлоо өвлүүлэх хэрэгтэй гэдэг үгээс бас энэ номыг бас бэлгэлж байна. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд хамт дуртахад энэ удаагийн одоо Facebook live ярилцлагын маань Mind Cosmetics-ийн хамт олон одоо хамтран ажиллаж байгаа их гоё юм.
Энэ нөгөө бас тийм гоё цэцэг бэлдэж өгсөн байгаа манай багшид өнөөдөр бас Ямада ийм гоё амзаа тийм лили бэлдэж өгсөн амар гоё өнөртэй байна. удаатай бас маш баярлалаа. Маш их баярлалаа. Нэмаа мөгийн хоёртоо болоод томоос том ажлын амжилт хүсье. Дараагийн маш олон судлаач нар сайхан юм ярих нь ойлгомжтой. А гэхдээ та хоёрын санаачлаа, та хоёрын хийж байгаа ажил бодоод маш том уян юм байгаа юм шүү. Энэ ажилд битгий зогсоогоороо, битгий энэ ажилдаа халтагдуулаараа тийм ээ. Ажил хүсье. Баярлалаа тань. Таны цаашдын уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. Эрүүл энхийг аз жаргал сайхан бүхнийг бас энэ лайвынхаа төгсгөлд үнэхээр чин сэтгэлийн тийм гоё өксөл гарч ирж байна. Танд маш баярлалаа. Баярлалаа.